Иваа-чан,俺には? Үрсэ. За сайн байцгаана уу? Хамгийн анхны урт бичлэгээрээ уулзаж байна. Өнөөдөр миний хувьд бол маш сонирхолтой бичлэг болох байх. Тэгээ би ер нь бол Хайкогийн характеруудын хэрвээ ингэсэн бол тэгсэн бол гэсэн юмнууд маш дуртай. Аниме дээр гардаггүй ч гэсэндээ тэрийг нь өөрөө төсөөлөх дуртай. Өнөөдрийн сэдэв бол Дайон Тайккангуми. Дайон Тайккангуми гэж юу гэж аваа гэхээр Тайккан гэдэг чинь болохоор японоор заал гэсэн утгатай. Тэгэхээр дөрөвдүгээр даалгын гэсэн үг. Хайкё дээр л Дайсан Тайккангуми гэж байдаг. Дайон гэж бол байхгүй. За эхнээс нь ярьж эхлэх юм бол Дайсан Тайккангуми гэдэг нь болохоор за Красаногийнхан бүгдээрээ Токио руу гашгууд явдаг байгаа. За тэнд бол Никома Фукуродан гэх мэт Токиогийн сургуулиуд байгаа. Тэнд очиод бол бүүнөр хоорондоо тоглохоос гадна оройн бол бүгдээрээ төлөөтэй бэлтгэл хоорондоо хийцгээдэг. Тэгээ бодвол 1-р зал, 2-р зал, 3-р зал байгаа байх л та. Тэгээ тэрний 3-р заланд нь манай хийх юм байдаг вэ гэхээр Фукуроданыгийн Бокто, Акаши, Никомагийн Куро, тэгээд манай Цукишима энэ дөрвийг бол Дайсан Тайккангуми гэж нэрлэдэг байгаа. За энэ дөрөв бол маш гоё зохицолтой дөрөв байгаа. Мэдээж манай Фукуроданыгийн Акаши, Бокто хоёр бол амар эсрэг тесрэгтэй хоорондоо аюул сайн зохицдог. Дээрээс нь Куро, Бокто хоёр ч нь бол аюул найзууд. Хоёулаа 3 дугаар ангийнхан байгаа. Тэрэн дээр нэмэгдээ Цукишимад бол Бокто, Куро хоёр бол бүр зөндөө юм зааж өгдөг. Тэгээ за яг энэ шиг тэгээ хэрвээ Дайон Тайккангуми гэж байсан бол би хийх нэг оруулмаар байгаа вэ? Тэд нарыг яагаад сонгосон бэ талаараа ярьж эхлэе. За миний хамгийн их сонгосон хүн бол Ойкава. Ойкаваг яагаад сонгосон бэ гэхээр 1-р тийм Токиогийн гашгуудад оролцдоггүй байгаа. За 2-дугаар болохоор Дайсан Тайккангуми бол илүү middle blocker болонтой тийм групп байсан шүү дээ. Тэрнтэй харьцуулахад Дайон болохоор би илүү сетер нь илүү чухал байхыг хүссэн. 3-дугаарт нь бол манай Ойкава бол мэдээж extrovert аягүй сонирхолтой характер болохоор орсон байгаа. За тэгээд 2 дахь хүнээр бол би Ойкаваг сонгосон болохоор Ойкаватай өрсөлдөх, дээрээс нь ижилхэн сетер хүн гэж бодоод Ойкавагийн маш дуртай сетер болох Сугаварыг оруулсан байгаа. Саваяка-kun. あれ、Oikawa-san、一人でサーブ練ですか？セッターとしても厄介なのに、サーブもうまいなんて、それ反則ですよ。いや、Саваяка-kunも、トビオちゃんにいろいろ教えてくれるのやめてくれない？Тэгээ энэ хоёр бол мэдээж жоохон төстэй характерууд бол төстэй. Яагаад гэвэл хоёулаа тийм экстроверт, дээрээс нь ингээ хоёулаа сетер мөртлөө багийнхныхаа хүмүүстэй амар сайн коммуникашн хийж чаддаг хүмүүс байгаа. Багийнхныгаа бас амар их магтдаг, тэг урамшуулдаг төрлийн хүмүүс байгаа шүү дээ. За тэгээ 3 дахь хүнээр бол бодсон байгаа. Мэдээж эдгээр талаа зөвхөн хүн хэрэгтэй байгаа. Тийм учраас Wing Spike болох Goshiki Tsutomu. За энийг сонирхолтой би яагаад Tsutomu-г сонгосон бэ гэхээр Tsutomu бол ингээ магтуулах юм бол нүдэнд нь гал астай төрлийн хүн байгаа. Дээрээс нь ингээ 1-р анги болохоор Senpai нар нь бас ингээ Tsutomu-г амар явуулах дуртай. За тэгээд манай Ойкава болон Суга бол Tsutomu-гийн аргыг болоход бол маш сайн байх гэж бодож байна. Бараг ингээ өрсөлдөөд хин илүү Tsutomu-г магтах вэ гэдгээр бараг өрсөлдөх байх гэж бодож байна. Goshiki-kun、今の良かったぜ。しゃー、次も頑張ります。Tsutomu-kun、次このOykawa様があげてやるからこっち来なよ。はい、お願いします。Манай Tsutomu-гийн хувьд бол бараг Divajin шиг юм гоё байх гэж бодож байна. Хоёр юм гоё сайхан сэтгэлтэй өөрийг магтдаг Senpai нартай болчихсон. За ингээл манай хоёр ээлжиж Tsutomu-д тоосог бол ингээ гурлаа гоё бэлтгэл хийжсэн чинь. За хамгийн сүүлийн хүн болох 4 дахь хүнийг танилцуулъя. Энэ бол мэдээж Ива-чан. За яагаад Ива-чан сонгосон бэ гэхээр маш олон шалтгаан байгаа. За хамгийн ихэнд бол мэдээж Ойкавагийн багын найз учраас Ойкаваг бол үнэхээр ингээ баддаг хүн байгаа. За 2 дахь тал мэдээж зөгтөг хүн ганцхан байснаас хоёулаа ах юм бол 2 сетер 2 спайкер ах юм бол дажгүй байх чадсан. За 3 дахь тал миний бодлоор Tsutomu-гийн одоо өнцгөөс харах юм бол Ива-чан бол ингээ бараг багш шиг ингээ амар гоё зөвлөгөө өгдөг Senpai нь болж чадна гэж бодсон. За тэгээ тэрнээс гадна бас ямар үүрэгтэй вэ гэхээр одоо жишээ нь Tsutomu бол манай Ойкава Суга хоёр бүр ингээ тэнгэр цолтлон багтж байгаа шүү дээ. Тэрнтэй харьцуулах юм бол Ива-чан бол тэгж амар магтахгүй харин ч эсрэгээрээ ингээ газарт нь боолгож өгөх заримдаа юм жоохон хатуу өгнүүд хэлж чадах хүн байх гэж бодож байна л та. Goshiki-kun、すごいね。未来のエースって感じ。そうそう。うちの学校に来ない？Ойкава、無茶言うな。それにTsutomu、ストレートはいいけど、クロスは全然ダメじゃん。За ингээд манай дөрөв гоё бэлтгэлээ хийж агаад 2-ын эсрэг 2 тоглохоор болж байна. Хэрвээ та нар санаж байгаа бол 4-р сизон дээр гардаг Tsukishima тэгээд Kunimi энэ төр оролцсон зөвхөн 1-р ангийнхны гашгүй болдсон шүү дээ, тий. Тэрэн дээр ч 2-ын эсрэг 2 тоглолдог байгаа. За тэгэхээр тимийн хувьд яаж хуваад юм бэлээ? Ива-чан, Ойкава хоёрыг нэг багт оруулах уу эсвэл салгасан дээр юм болов? За ер нь бол Ойкава тэгээ Суга хоёрын өрсөлдөөний илүү хурц болгохын тулд Ива-чан Сугатай нэг баг болгоод тэгээд Ойкаваг Tsutomu-тэй нэг баг болгохоор боллоо. Суга, Ива-чан хоёрыг бол би харьцангуй хоорондоо тохирох болов гэж бодож байна. Яагаад вэ гэх юм бол Сугаж нь угаасаа хүмүүсийг амар сайн ажиллаж чаддаг болохоор аль хэдийн одоо Ива-чангийн дуртай тоосыг нь ойлгоод тэгээд тэрэнд нь тааруулж чадна гэж бодож байна. Эсвэргээрээ энийг харж байгаа Ойкава бол ингээд бас жоохон багийнхаа найзыг харамж магадгүй юм. Ива-изumi-сан、今のトスどうですか？さすが3年生。今のは良かったよ。Ива-чан、俺には？うるせえ。
За нөгөө талд бол Ойкава тэгээд Томо бас нэлээд хүчтэй комби явах шүү. За тэгээд манай дөрөв өстө пам гэж тоглолцоолаа. За тэгсэн чинь ер нь бол цагт уриалсан тэгээд бүдэрээчсэндээ ядарч ихсэн болохоор манай Ивачан угаасаа ингээд өөрийнхөө кондишн биеийнхаа байдалтай анхаарал тавьдаг болохоор за ер нь ингэсээр бүгдээрээ болцгоо явж унтцгаа гэж хэлж гинэ. Ёш, 9時だ。今日はここまでにする。やりすぎは体に良くないからね。一人で残ってサーブ練とかはなしだからね。クソ多いかは。言ってないし。ひどい、岩ちゃん. За ингээд манай Дайон Тайк гүмигийн маань бэлтгэлээ тусаад өөрөөсөө өөрөлдөгөө явж байлаа. Тэгсэн чинь Ойкава Ивачан бол мэдээж нэг өрөөний шүү дээ. Тэгээ замдаа иймэрхүү юм ярьж гинэ. Гошкиくんすごいよね。白鳥沢もっと強くなっちゃうよね。クソОй川ビビってるんですか。お前さすぐそんなこと言うよね。でも俺は負けるつもりはないから。За энэ үрээд бичлэг маань дуусж байна. Тэгээд хэрвээ та бүхэн таалагдсан бол аль хэсэг нь таалагдсан бэ гэсэн талаар комент үлдээгээрэй. Дээрээс нь хэрвээ саяын 4 хүн донд та нарын дуртай character ч байсан бол би одоо characterтай чинь хэр ойрхон төсөөлж чадсан бэ гэсэн талаар бас комент үлдээвэл баярлалаа шүү. За баяртай.